Сайн уу бүгд нараа минь. Би өөрөө угаасаа жоохон сэтгэл хөдлөл өндөртэй. Гэхдээ ийм зүйл дээр бүр үнэхээр сэтгэл өвдөд байна. Тэрний ясан гэхлээр одоо бидний сайн мэдих Солирын од киноны эмэгтэй гол дүрийн жүжигчин Шанцай буюу Барби Сүү маань 2 сарын 2-ны өдөр таалт өгсөн байна. Тэгээд миний хувьд болохоор яг ингээд DJQ-гийн өмнөөс гол харлаад байгаа хгүй амар хэцүү санагдаад байна. DJQ-гийн өмнөөс ингээд сэтгэл өвдөд энэ 23 жилийн дараа хайртай бүсгүүдтэйгээ уулзаад гэрлээд ингээ 2-3 жилийн дараа ингээд амьдрал нь айгүй гоё итайхан болоод ингээд явж явах үедээ хайртай бүсгүүн ингээ гар дээр нь ас барах мэдрэмж бол үнэхээр өөр хэлхийн аргагүй хэцүү байх. Тэгээд өөрөө Барби Сүү маань өөрөө ч гэсэн ярилцсан хэлжсэн би гинт үхэхээс маш их ажина. Хүүхдүүдэд орхиод гинт үхчихвээ гэхээс үнэхээр их ажина гэж хэлжсэн. Тэгээд яг юу болсон бэ гэхлээр сая нөгөө Хятадд цагаан сар болсон. Тэгээд цагаан сарын үеэр болохоор гэр бүлэрээ Японд аялаж явж исэн юм байлээ. Тэгээд тэр үеэр болохоор ханиад хүрээд ханиа нь хүндрээд уушигны хатгалгаа болоод тэгээ өвчнөд авахгүй нас барсан хэрэг гарсан байна. Тэгээд өөрөө угаасаа Барби Сүү маань өөрөө угаасаа хэлжсэн би муутай. Тэгээ өөрөө зүрхний одоо нэг хим алдагдах тийм өвчтэй учраас хит удаа ингэж ухаан алдаж унах, шоконд орох гэх мэт ийм асуудал гарч ирсэн. Тийм болохоор ер нь бол DJQ эхнэрийнхаа одоо тэр сэтгэл зүйн тайван байдал болон эрүүл мэндийн төлөө хажууд нь ингэж харж асрахын тулд тайван руу нөөж эхнэрийнхээ хажууд очсон. Тэгэхээр өмнөх нөхрийнх нь 2 хүүхэд нь хүртэл ингээд Барби Сүү дээр өөр нь байдаг. Та нарт ингээд товчхон Барби Сүү гэж хинбэ гэдэг талаар нь болон түүний намтар хэлж өгье. 50-ны алдар жүжигчин дуучин загвар өмсөгч зохиолч Барби Сүү 1976 оны 10 сарын 6-нд Тайваны Тайбэй хотод төрсөн. Түүний жинхэнэ нэр нь Шүши байна. За тэрээр Тайваны алдартай Тайбэй хотын Хятад соёлын их сургуульд суралцаж байсан боловч урлагийн салбарт хүчээр сорж үзэхээр шийдээд сургуулаа орхиж 1990-ад оны үед болохоор урлагийн ертөнцид ингээд хөл тавьж байсан. 1994 онд өөрийн төрсөн дүү Диди Сүү буюу Делла Сүүтэй хамт COC гэсэн охидын хамтлагийг байгуулж байсан. Энэ хамтлаг нь болохоор Sisters of Sүү гэсэн нэрний товчлол юм байлээ. Хамтлаг нь голчлон pop дуунууд дуулж байсан бөгөөд хэд хэдэн цомог гаргасан. Тэдний гол уран бүтээл нь I'm Not a Bad Girl химих цомог байсан. Гэвч Барби Сүү өөрийн жүжигчин талаас буюу жүжиглэх талаас илүү их ингээд сорихыг хүссэн учраас хамтлагаасаа гарч байсан. Тэгээд 2001-с 2002 онд Барби Сүү Японы Хана Йори Данго манганы 50 хувилбар болох Солирын од киноны гол дүр Шанцайгийн дүрийг бүтээснээр олон улсад алтартай болсон. Энэ киноных нь хятад нэр нь болохоор Люсийн Хуай байна. За үүний дараагаас болохоор түүний тоглосон олон ангид кино гэх юм бол 2004 онд Марс, 2007 онд Булан эргээд учирсан хайр, 2010 онд болохоор Зуны бөмбөлөг нэртэй кинонууд олон ангид кинонд тоглож байсан. Үүний дараа болохоор түүний тоглосон нэг ангид кинонууд гэх юм бол 2008 онд Silver Холливуудын Silver киноны 50 хувилбар болох Connected кинонд тоглож байсан. 2010 онд Мишель Йотой хамтран хятад нэрээс нь хөөх юм бол
Сэлмэн бороо гэдэг нэртэй кино. Америк нэрээс нь орчуулах юм бол Алуурчдын хаанчлал гэдэг нэртэй ийм кинонд 2010 онд тоглож байсан. Үүний дараа 2012 онд My Kingdom буюу Миний хаан тус гэсэн кинонд тоглож байсан. За тэгээ үүнээс гадна Барби маань 2004 онд BTK нэртэй ном гаргаж энэ ном нь Тайвань хятадд маш их борлуулагдчих байсан юм элэ. За тэгээд мөн Dior, L'Oreal зэрэг алдартай брэндүүдийн нүүр царай болж байсан. За түүний гэр бүлийн байдал гэх юм бол анхны нөхөр хятадын бизнесмен тэрбумтэн Wang Xiaofei-тэй 2010 оны 10 сард танилцж байсан. Тэгээд тэднийг танилцуулсан хүн нь болохоор түүний сайн найз Хонконгийн алдартай жүжигчин Anita Yuan байсан гэдэг юм байлээ. Тэгээд танилцсанаас хойш 49 хоногийн дараа хормын зар өгч 2011 оны 3 сарын 22-нд Бээжин хотод хормоо ижсэн. 10 жилийн турш хамт амьдрахдаа 2 хүүхэдтэй болсон. Охин нь 2014 онд, хүү нь болохоор 2016 онд төрсөн. За түүний анхны нөхөр Wang Xiaofei нь болохоор 1981 оны 6 сарын 27-нд Бээжин хотод төрсөн. Хятад улсын бизнесмен мөн Хятадын алдартай ресторан болох Xiaojiang Nani-г үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. За тэгээ түүний хувьд болохоор Барбигаас салсан яг хэд хэдэн шалтгаан байдаг гэж үздэг юм лээ. Нэгдүгürt нь болохоор ковидын цахар тахал гарснаас үүдэж хоорондоо ингээд холын харилцаанд орсноор одоо хоорондынх нь харилцаа нь ингээд сэв суусан гэж үздэг. Нөгөөдөөр болохоор түүний нөхөр нь сэтгэл хөдлөлийн асуудалтай буюу өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянахтаа таарах бөгөөд уур бухимдлаа дандаа сошиал ертөнцид ингэж бичиж гаргадаг. Гуравдугаарт болохоор 2021 онд Тайваны цахилгаан хангамжийн асуудал COVID-19 менежмент зэргийг Weibo дээр шүүмжилсэн. Энэ нь болохоор Тайван дахь хүмүүсийн дургуг хүргэж Барбигийн фэнүүдийн ингээд анхаарлыг нь татаад энээс нь болж одоо Барбигийн нэр хүндэд ингээд жоохон нөлөөлж эхэлсэн. За тэгээ үүний дараагаас болохоор энэ хоёрын хувьд маш том асуудал нь болохоор ер нь бол санхүүгийн маргаан байсан юм билий. Яагаад тэгэхээр нөхөр нь болохоор Бээжингийн алдартай зочид буудлын ресторан ажилуулдаг. Тэгээ гэр бүлтэй болохоор маш их хэмжээний мөнгө зарцуулсан улмаас одоо 2021 оны сүүлчээр түүний санхүүгийн байдал нь муудаж бизнестэй ингээ хохирол амсаж эхэлсэн. Тэгээ энэ болгоно нь болохоор ер нь бол Тайван дахь Барбигийн амьдарч байгаа хаус, хувийн жолооч, үйлчлэгчийн зардал эднэрийн төлсөнтэй ингээ холбоотой гэсэн ийм маргаан дэгдэх болсон юм байна лээ. 2021 оны 11 сарын 22-нд болохоор яг албан ёсоор салах гэрээнд гарын үсэг зурж хоорондоо ойлголцож ив найрамдлаар ингээд салсан гэвдэг боловч үүний хэрэгтээ тийм байгаагүй. Маш их юм маргаан дагуулсан. Салтын дараа бол маш их юм хөрөнгийн хэрүүл гарч ирсэн гэсэн үг. Тэгээд 2022 оноос 2023 оны хооронд болохоор салтын дараах юм хөрөнгөтэй холбоотой маш их маргаан лэгдсэн. Тэгээ 2022 оны 11 сард түүний экс нөхөр Weibo дээр одоо ингээ бухимдсан постууд ингээ оруулж эхэлсэн. Барбиг өөрийнх нь мөнгөөр амьдарч байна гэж буруутгасан тийм постууд оруулж эхэлсэн юм билээ л дээ. Түрээс цахилгаан усны төлбөрийг нь бий төлж гин гих мэтчлэнгээр. Тэгээд 2022 оны 12 сард Барби шүүхэд гомдол гаргасан. Тэр нь болохоор гэрээний дагуу мөнгөө төлөхгүй байна гэж зарга мэдүүлсэн. За тэгээ үүний дараа болохоор дахиад Барби шүүхэд өргөдөл гаргасан. Тэр нь болохоор хуучин нөхрөө хүүхдүүдийн зургийг ил гаргалаа гэж гомдол гаргаж ингээд шүүхэд өргөдөл гаргаж ирсэн юм байна лээ. Үүний дараа болохоор 2022 оны 3 сард Барби Солонгосын DJQ-тэй гинт ингээ хурмыг гэрэлтэд батлуулчихсан шүү дээ. Тэгсэн чинь энэнд нь түүний хуучин нөхөр маш ихээр бухимдаж миний төлсөн байранд DJQ-тэй амьдарч байна гэж сошиалд бичих болсон байгаа. Гэвч DJQ Барби хоёр болохоор энэ тал дээр ямар ч нэгэн тайлбар хийгээгүй. Тэгээд түүний хуучин нөхөр нь 2022 онд Тайваны нөлөө бүхий хүн болох Менди буюу Ма Xiaomi-тэй дахин гэрэлтэд батлуулсан юм байна лээ.
Түүний Барбигийн хоёр дахь нөхөр болох DGQ нь Өмнөд Солонгосын алдартай хөгжмийн зохиолч, продюсер бөгөөд 1990-ад оны сүүлээр клон хамтлагийн гишүүнээр танигдаж гарч ирж байсан. онд Барби DGQ 2 танилцаж үерхэж эхэлж байсан. Энээс өмнө болохоор Барби Сүү өөрийнхөө дүү Диди Сүүтэй хамт ингээд нөгөө нэвтрүүлэг хөтэлдэг байсан. Тэгээд тэр нэвтрүүлэг дээр болохоор өөрөө ярьжсэн юм лээ. Клон хамтлагийн дээр халдсан толгойд нөхөр нь надад ингээд таалагдаад байна. Би энэ хүнтэй ингээд танилцмаар байна гэд ярьжсэн. Тэгээд азтай гэх юм уу? Яг нэвтрүүлэгт нь DGQ оролцоод тэгээ би биндээ анхны харцаар дурлаж байсан гэж ярьж байна лээ. 안녕하세요. 안녕하세요. 127.哦，멋있어요. 这是我们学的韩文。谢谢大家。我也有买。자기도 샀대요. 谢谢。他在去吃一个叫新鸡汤的那个韩国朋友，他好脸皮好帅哦，真的很难。Гэвч тэдний одоо харилцаа маш юм нууц төвшөнд байдаг байсан. Яг тэгэхээр хоёулаа нөгөө өсөж яваа алтартангууд байсан учраас ер нь бол нууцаар болцдог, нууцаар ингэж уулздаг байсан. Гэвч 1999 онд болохоор тэр хоёр ингээд салсан. Тэгээ салах саналыг болохоор DGQ гаргасан юм билий. Яг тэгэхээр түүний entertainment нь Барби Сүүтэй ингээд уулзахыг ерөөсөө зөвшөөрөөгүй. Нөгөөдөөр болохоор хэрвээ чи ингээд тэгээ энэ нөхцөл байдал чинь мэддэг юм бол чи маш их фэнүүдээ алдаад чиний нэр хүнд ч унана гэж хэлсэн. Нөгөөдөөр болохоор DGQ-гийн хувьд ингээд холын зайны харилцаагүй хэцүү санагдаад байсан учраас ингээд салах шийдвэрийг гаргаад салсан юм билий. Гэвч 23 жилийн дараа DGQ Барбиг нөхрөөсөө салсныг сонсоод 1998 онд ингээд барьж исэн дугаарлууд залгсан чинь Барби уцаа аваад бид хоёр ингээд нэлээд удаан хоорондоо харилцаатай байж байгаад DGQ одоо Тайван руу ингээд очиж түүнтэй уулзахыг хүссэн ч гэсэн ковидын үе байсан болохоор ямар ч арга байгаагүй. Тэгээд нэг шийдэл нь болохоор түүнтэй гэрэлтэй ботлуулах байсан. Тийм болохоор түүнд ингээд онлайнаар гэрлэх санал тавиад гэрэлтэй ботлуулаад тэгээ 23 жилийн дараа Тайван улсад очиж түүнтэй ингээд уулзаж байсан юм байна лээ. За тэгээ Барбигийн өвчний тухайд гэх юм бол тэрээр 2011 онд зүрхний хэм алдагдах өвчтэй байх нь ингээд тогтоогдсон. Тэгээд энээсээ болж толгой нэргэх, ядрах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг нь илэрч байсан. Амьсгал нь ингээд давчцдаг байсан гэсэн. Мөн жирэмслэлтээс холбоотой ийм эрүүл мэндийн асуудал бас гарч ирж байсан гэж байсан. Энэ нь болохоор 2014 онд хоёр дахь хүүхдээ төрүүлэх үедээ таталт өгч ухаалдаж унаад эмнэлэгт хүргэгдээд яаралтай хаалганд орж исэн юм байна лээ. Тэгээ 2023 оны 5 сард болохоор түүний хуучин нөхөр нь эпилепси буюу таталт өгдөг өвчтэй гэж түүнийг мэдээлсэн ч гэсэн Барби энэ талд болохоор ямар нэгэн хариулт өгөөгүй. Мөн 2-3 удаа ингээд зулбжсэн тийм асуудал гарсан. Энэтэйгээ холбоотойгоор бас шүүхэд ингээд өргөдөл гаргачихсан байсан. Нэг мэдээлэл гарсан байсан. Тэр нь болохоор түүний одоо хоёр дахь нөхөр нь ингээд түүнд санхүүгийн залилан хийгээд тэрнээс болж одоо Барби ухаалдаж унаад таталт өгөөд ингээд эмнэлэгт хүргэгдсэн гэсэн тийм бас мэдээлэл байна лээ. За тэгээд харамсалтай нь юусаа хинтээ хэлсэн тийм ээ 2025 оны 2 сарын 2-нд уушигны хатгалгаагаар нас барсан.这位小姐，我把我的幸福交给你。我是你的山菜啊，道明寺。
全世界，我都希望每一个人都可以平安。幸福我不敢说，可是拜托就是平安。每一个人都可以获得你们想要的人生，想要的生活。And I love you. Эдгээр эцэст нь ингэж хэлэхэд би биэндээ хайртай байгаарай. Би бинийгээ маш их хайрлаж байгаарай. Битгий би бинийгээ мухаа өгөр гомдоогоорой. Нэг л өглөө босоод ирэхэд дахиж харахгүйгээр нэгнээ алдсан байхыг бол үгүйсэхгүй. Тэгээ мянга бид нар тэгдэг байж, ингэдэг байж гэж харамсалтын хооронд тийм ээ илүү их цаг гаргаж, илүү их хайрлаж, илүү их ингээ халамжлж хайртай гэдгээ хэлж байгаарэ. Би энийгээ битгий мухаагаар гомдоогоорой. Би энийгээ битгий химлэрэ гэж хэлмээр байна. Дараагийн бичлэг хүртэл эртээ. On you with my toes in the sand, used to season my sweater.